За сайн байцгаана уу? Friends 369 Trade Club-ийн ээлжид анализ зурхад бэлэн болсон байна. За манайхан мэдээж 7 хоногийн сүүлийн өдөр хэдүүлээ сайхан яриа явчин да. Одоо би ч өөрөө яриагч хэлэх үү гэж. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь гол анхаарах ёстой бас хэд хэдэн зүйлс байна. За хэд хэдэн зүйлс байна тийм ээ. За ерөнхий өчигдрийн гэж солиорч байна. Энд чинь бүр 2 өдрийн өмнөх юм ба шүү дээ. За 2 өдрийн өмнөх 3 дахь өдрийн CPI буюу мэдээж инфляцийн мэдээ орсон. За тэрнээс дараас нь дагаад манай Fitch Power Testify гэдэг ерөнхий одоо нэг зарлгуудыг гэрчилж байгаа тийм үйл явц болоод өнгөрсөн. За тэгээд хэдүүлээ мэдээж ойлгомжтой зүйлсүүдээ мэдэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ заавал яарад байх шаардлага байхгүй гэсэн үг. Юуны төрөнд та хэд тэгээ юу ярмаар байгаа юм бэ гэхлээр за мэдээж бодлогын хүү 2-7 хоногийн өмнөх бодлогын хүү байгаа. Өмнө гарсан шүү дээ. За одоо нэг бодлогын хүүг олохгүй. Шүүс юм болов? Маань ч Tastbook гэж байна. За January энэ ч байх хэвээр. За тийм. Бидний гол анхаарах хэвээр зүйл чинь өөрөө бодлогын хүү байгаа. За бодлогын хүү өөрөө мэдээж 5.5-аас буураад 5 болоод дараа нь 4.75 болоод тэгээд гүйштэй 5.5-аас шууд 4.5 болсон шүү дээ. 4.5%. За сүүлийн харин мэдээж ойлгомжтой сүүлийн бодлогын хүүгийн мэдээгээр бодлогын хүүг мэдээж ерөнхийдөө бол эдийн засаг сайжирцсан гэж үзээд бодлогын хүүг бууруулсан бол энэ удаагийн бодлогын хүүгийг угаасаа барьж байгаа. За тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж CPI буюу ойлгомжтойгоор манайхан өмнөх 3 дахь өдрөө харсан арилжаач байх юм бол CPI-ийн мэдээ буюу инфляцийн мэдээ өсөө ороод ирсэн. За мэдээж инфляцийн мэдээ өсөлтөд дагалдуулаад алт өөрөө мэдээж том хэмжээний шок орж ирсэн. За тэгвэл үү штэ. Өнөөдөр мэдээ юу байгаа юм бэ гэвэл өнөөдөр бол нэг тийм амар ач холбогдолтой мэдээ бас биш. Гэхдээ бас тодорхой хэмжээний нэг 20-30 pp шок өгөхөөр мэдээ байгаа. Тэгэхээр тэр нь core retail sales гэдэг мэдээ 9:30-аас 29:30-аас 21:30-аас гэсэн үг мэдээ гарнаа. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд гол анхаарал хандуулах ёстой үе одоо алтан дээр явагдаж байгаа. Одоо хэдүүлэнгийнх нь хувьд алтан дээр маш тийм том анхаарал хандуулах үе явагдаж байгаа. За мэдээж би нэр чартныхан өмгийн хэсээс та нар таалагч байна уу? Сүүлийн үед мэдээж алтны дээд өрөө эвдэгдээд бүр хаа байсан дээшгээ 1500 pip яваад гисэн. За хэдүүлэнгийнх нь хувьд мэдээж гаргаж ирсэн дээд ханшууд бол байгаа. Тэр ханшууд дээр ерөөхдөө бол таамаглал тавигдчихсан байсан. За мэдээж 2947 гэдэг цэг 2950 гэдэг цэгийг одоо ерөөхдөө бол өнөөдөр сэтэлгүй эсвэл тэр цэгээс одоо бол унах уу гэдэг асуудлыг хэдүүлэн ерөөхдөө бол одоо бол гол болгож ярина гэсэн үг. За тэгэхээр алтны хувьд мэдээж дунд хөдөлгөөний тооцож гаргаж ирээд мэдээж хэдүүлэнгийнх нь хувьд 905 гэдэг анш байсан, 920 гэдэг анш байсан, 930 гэдэг анш байсан тийм. Тэгээд 30-ыг сэтлээ дээшгээ 50 гэдэг цэг гарч ирж байгаа. За мэдээж энэ цэг бол одоо бол 30 гэдэг цэг дээрээ бол ирчихсэн. Одоо манайх бол мэдээж харж байгаагаар бол 30 гэдэг цэг бол ирцээ. 30 гэдэг цэг бол ирсэн. Ойлгомжтой ирсэн. За тэгвэл хэдүүлэнгийнх нь хувьд гол анхаарал хандуулах ёстой ганц цэг нь өөрөө 30 дээрээс нь 50 гэдэг хоёр цэг байна. За 50-аас дээшгээ задарчих юм бол 2976 гэдэг цэг байгаа боловч 50-аас ерөнхийдөө бол 2976 гэдэг цэг рүү бол арайч бас орчихгүй илгүүдэй гэсэн ордлог миний хувьд л байна. За тэгээд бай гэж яваад өгөх юм бол хэдүүлээ бол мэдээж юу болохоо бол мэдчихэж байгаа шүү дээ. Хэдүүлэнгийнх нь ярьсан бас хэд хэдэн сайхан хал байна те. За тэгээд энэ зургийг нэг зас сурлаад мэдээж энэ зурган дээр 61.8-аас 76.4-ийг гаргаж ирээд энэ үзүүр өөрөө хэд дээр ханж байна вэ гэхлээр 2950. За ойлгомжтой. Гэхдээ энэ зургийг ерөөхдөө энэ байлгасан зүгээр. Мэдээж дээлгийн зураг учраас. За тэгвэл үү штэ 4 цагийн зургаар ерөнхийдөө юу болоод байгаа юм бэ гэдэг байгаа.
За тэгвэл үү штэ би та нарт тайлбарлаад өгье. За ерөнхий зургийн үйл явц мэдээж энэчийн сэдвүүлэг гүйлгээд энэчийн нэг шалгалт ирсэн. За энэ шалгалт 23.6 гэж байгаа. 23.6 чи өөрөө дээшгээ ингээд нэг задраа явцаа. За тэгвэл гол үзүүлэлт ерөөдөө бол 50-61.8 орчим дээр орж ирж байгаа. Мэдээж зургийг нэг дээш нь гүйлгээд дахиад гүйлгээд нэг ийм хэмжээсийн зураг гарч ирж байгаа. За тэнгуү тгийн шалгалтыг мэдээж ойлгомжтой хийцэн. Энэ чинь тгийн шалгалт 14 илүүтэйгээр хийгдээд 14 илүүг шалгачаад одоо тэг дээр ирээд яг бүтэн арааны магадлаар явж байгаа. Бүтэн арааны магадлаар явж байгаа. Би та нарт гой тайлбарладаг арааны магадлал байна да. Тэр өдгөнөр явж байгаа гэсэн. За тэгэхээр хөдөлгөөн ерөөхдөө бол 2950 дээр зогсох бүрэн боломжтой магадлал өндөртэй гэсэн үг. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд гол анхаарал татж байгаа зүйл нь өөрөө юу юм бэ гэхээр энэ чи 14 илүү ийцэн бол энэ чи зургийг нэг ингэж тавих нь бидний хувьд арай жоохон эрт хөдөлгөөн болно. За мэдээч энэ хэсэг дээр ойлгомжтой байгаа. Мэдээж дээш гараад ирсэн цэг бол 2950. За тэгвэл хэдүүлээ хаанаас ямар хэмжээл дахин нэг шалгалт хийх юм бэ? Энэ яах гээд дэшгээ явахгүй юм бэ? За sorry манайхаа. Дэлбэхсэж жоох өөрчлөлттэй. За тэгэнгүүт үштэй мэдээж энэ хэсэг дээр нэг эвдрэл орж ирж ирснийг манайхан харж ирсэн баг. Тэгсэн ч гэсэн хамаагүй зургийг мэдээж нэг тэлүүлсэн тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан доороос нь дээшийг нэг зураг татаад энэ ч 14-23-ыг шалгалт хийж үзээд зургийг энэ нэг авч ирвэл энэ бол болох арга. Энэ бол үнэхээр болох арга. За дээшийг мэдээж хит идэгсэн цэгүүд байгаа шүү. За тэгэхээр 14-ийн эхний шалгалт хийгдэж орж ирээд тэг гэж дахиж орж ирээд 23 гэх юм бол болж байна. Харин тэрнээс өмнө хэдүүлэнгийнх нь хувьд 2950 гэсэн цэг одоо хүртэл хэвээр байна. За 2900 ерөнхий цэг нь өөрөө 45 гэж байгаа. 46.7 юм уу? Дээшгийн үзүүртэйг орж ирээд 50 гэсэн ерөнхий зураг бол байгаа. За тэгэхээр биш үү? 2900 45-аас 50-ийн хооронд орой тогтноо. Гэхдээ орой нь орж ирээд өөрөө энийг сэтлэх ёстой. Нөхөр өөрөө энийг сэтлэх ёстой. Энэ хэсгийг л яг жигнэсээ сэтлэх ёстой. Тэгж чи хэдүүлээ урт хугацааныхан уналтанд руугаа харнаа гэсэн үг. За тэгэхээр хэдүүлэнгэн нэг тийм айгаад байгаа асуудал бол одоохондоо тулгараагүй бас дээрээс нь тайван байж болно гэсэн үг. За мэдээж 4 цагийн зургаар ийм зургийн таталт хийцэн дээр хэдүүлээ энэ зургийн таталтыг хийцэн одоо хаанаас зургийг хөөх юм бэ гэдэг нь өөрөө энэ чинээс ийшээгээ хөөнөө гэсэн үг. За энэ чинээс ийшээгээ хөөнгөт мэдээж хэдүүлэнгийнх нь хувьд анхаарал татж байгаа ганц зүйл нь 61.8 шалгалт. Дааны би өөрөө жоохон дутаацсан. Тэгсэн ч гэсэн ерөнхийдөө бол 61.8 шалгалт. За тэгээд өөрөө 38.2 дээр жоохон далчгансан. Аггүй 23.6 дээр жоохон далчгансан. 23.6 руу очдог шалтгаан ч өөрөө энэ ч байна. Баг яваад гэсэн. За тэгэнгүүт одоо нөхөр өөрөө 14-ийн нэг шалгалт хийж байгаа дээшгээ ерөнхийдөө бол нэг хэсэг бол үүсэж байгаа гэсэн. Гэхдээ энэ 23.6-гийн шалгалтаар ерөнхийдөө бол 2940 хавцаа ерөнхийдөө бол орж ирээд тус боломжтой гэж үзэж болно. За тэгээ үзүүр хийх юм бол мэдээж 50 гэдэг байгаа хэдүүлээ. За тэгээд хэдүүлээ бол эн чинь ерөнхийдөө бол айл тадаа жоохон илүүтэйгээр айл тадаа жоохон дутаалтайгаар ерөнхийдөө бол орж ирж болно гэсэн үг. За тэгэнгүүт энэ хэсгийн зургийг мэдээж хэдүүлээ хадгалж аваад 30 минут руу ороод энэ хэсгээс татаж үтсэн бол зургийг эн чинээс нэг засварлана. Энийг шүү нэг мэдээд байгаамаа. Нэг жоохон дээшээ шахаж өгөхгүй болох байна. За. Арай дээшээ яваад гисэн үү? За яах. За мэдээч энэ хэсэг дээр нэг засварлага орноо. Хэдүүлээ энэ ёроолоос татсан бол энэ ёроолоос татаж нэг үзнэ. Заавалч үзэх ёстой угаасаа энэ чинь зургийн жам. Фибоначчигийн зургийн жам гэж байгаа шүү дээ. За тэгэнгүүт үүштэй хэдүүлэнгийнх нь хувьд ганц анхаарал татаж орж ирэх цэг нь өөрөө 86-гийн хөдөлгөөн нөгөө 100-аас 14-ийн дутаалттайгаар орж ирсэн хөдөлгөөнөөр хөдөлгөөн хязгаарлагдчихж байгаа. За энэ зураг дээр маш том анхаарлыг хандуулж байгаа. Шүү. За тэгэнгүүт мэдээж 61.8 гэж очих байхаа гэвэл нэг бол 61.8, нэг бол 50-ийн үзүүр хийж орж ирнэ
гэсэн магадлалыг хэдүүлээ тавих ёстой байсан. Магадлал бол тэр доороо ерөнхийдөө бол тавигдаад явсан. За тэгээ тавигдаад явсны эрчимд гол зэг энэ ч нэг шалгалт орж ирээ. За энийг жижигрүүлээд хөрхэн цэвэрхэн татаж та нартаа харуулахгүй бол манай хэд ойлгохгүй. Гайгүй болов. За бас арайч муухай хэлчихв. За мэдээж 50 шалгалт орж ирээд 30 61.8-ийн нэг шалгалт аваад 38 гээд дахиад 50 шалгалт аваад паг гээд 23 болоо. За энэ ч бас хөрх үзэл тогтсон. 23-ын тоталтаар за бараг буцчих болох юм байна да гэсэн хөдөө харж байтал нөгөөдөг чинь энэ ч 38.2-ын нэг шалгалт үзүүлээд дээшгээ 14 рүү буудаж яваад тэгээд нэг 23 гээд нэг ингээ заваарц хөдөлгөн юм бол байна. За тэгээд дээшгээ ерөнхийдөө бол 50 ид рүү бол нэг цэг заавалчгүй харж байгаа гэдэг нь угаасаа ойлгомжтой. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд нэг тийм айгаад шаардлага байхгүй. Одоохондоо бол зураг бол яг зургийн дагуу бол явж байгаа. За харин хаана яаж задрал орж ирэх юм бэ гэдэг асуудал дээр хэдүүлээ гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Интернет гацаад байгаа юм биш. За энэ мэдээж 15 минутын зураг. 15 минутын зураг дээр хэдүүлээ энэ чинээс татсан бол мэдээж дээд ёроолоос доотлын ёроол хүртэл дээд оройгоос доотлын ёроол хүртэл нэг татдаг угаасаа жам байдгаа. Энийг бас гэл фиксийн оруулахгүй бол нэг л болохоо ийцэн байна шүү. За мэдээж энэ хэсгээс дээдлийн орой хэсгээс доотлын ёроол хүртэл мэдээж тавихнаа. За тавьж орж ирээд өөрөө яах вэ гэхээр тавьж юу? За 38.2-оос ерөнхий хөдөлгөөн 50 гээд нэг энэ хэсгээс нэлийн тийм ойлгомж хөдөлгөөн орж ирж байгаа. За тэгээд 50 гээд 76 гээд дутаалтаар орж ирчээд энэ чинь нэг 61.8 илүү ичээд 86 гээд цэвэрхэн зөгчөөд 76 гээд яваад гисэн. За гол хэдүүлэнгийнх нь одоо ингээд 38 дээр ханах нэг боломж байна. Энэ чинээс 94 108 94.5 108-ийн харьцааны хөдөлгөөн аваад эсэргүүцээ дундах юм бол болж байна. Асуудал алга. Үнэхээр асуудал алга. За хэрвээ эн чинь нийлсэн 86-гаар паг гээд дээшгээ гараад ирэх юм бол за эн чинь нэг 14 илүүтэйгээр нэг үзүр тогтоод 2950 гэдэг цэг бол мэдээж батлааж байгаа гэдгээ хэдүүлээ мэдээж өмнө нь ирсэн баха. За тэгвэл энэ хэсэг дээр ерөнхий 2950 гэдэг хэсэг дээр гол анхаарлыг ерөнхийдөө бол хандуулнаа. Дээшгээс тэрх юм бол хэдүүлэнгийнх нь хувьд ханш тодорхой. За ханш нь ерөнхий ямар ханшууд байгаа юм бэ гэх юм бол 2830 35 гэсэн цэгүүд байсан бол дээшгээ одоо 50-ын цэг байгаа. 50-аас дээшгээ явах юм бол 2976 гэсэн цэг байна. Энээс цаашаа алтыг харах юм бол ерөнхий байдлаараа бол мэдээж эвгүүдэн гэдэг талаа хэдүүлээ нэг талаас нь харцсан байгаа. Хараад мэдээж ярьцсан байгаа. Тэгэхээр хэдүүлээ алтан дээр ерөнхийдөө бол одоохондоо захиалга өгөхгүйгээр байх боломжтой гэсэн үг. За тэгвэл биш дээ. Хэдүүлээ ямар ч байсан 2950 дээр нэг анхаарлаа хандуулах нь байна. Дээшгээ явлаа гэхэд 2976 гэдэг 200 pip наанцаантай хөдөлгөөн байгаа юм байна. 200 pip. За ер нь ойрын үед энэ хөдөлгөөн атны хөдөлгөөн бол мэдээж эвгүй байгаа. 100 pip хөдөлгөөн ингэж амар агшилттай харагдана гэдэг чинь юу гэсэн хэлвэ? За одоо тэгээд агшилттай харагдаж байгаа ч гэсэн одоо яах вэ? Одоо алт бол олон хүмүүсийг айлгаж байгаа хөө. За тэгээд ямар ч байсан 76 гэсэн цэгүүд бол байгаа шүү манайхаа. Энэ цэгүүдийг сайхан анхааралтай өртүүлээд сонортой сэрэмжтэйгээр хандуулаад явах нэ. За би энэ нэг ямиг өөрчлөхгүй болохгүй. За тэгээд мэдээж цаашгаа ирэхэд бол 2960 мар гэсэн цэгүүд байгаа. Боловч энэ хөдөлгөөнүүд ч мэдээж дунд хөдөлгөөний дунд хугарлын хөдөлгөөнүүд. Тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан энэ хөдөлгөөнүүд дээр нэг ач холбогдол өгөхгүйгээр дараагийн ханш нь хаанаа байх юм бэ гэдгээ хэдүүлээ ирэхэд бол хараа явчихна гэсэн. Хараа явчихна ч гэж тээ. Манайхан харсан биз дээ. За та нар мэдээгүй бол би ерөнхий юунуудаа өөрчилсөн байгаа. Ерөнхий зургийнхын бүх чартууд ирэхэд бол reset хийгдсэн гэсэн үг. Зургийн нэг хэсэгт нь барьж байна гэсэн үг. За тэгэхээр дараагийн ээлжинд хэдүүлээ ирэхэд юу хийх вэ гэхлээр oil дээр нэг анхаарал хандуулъя. Манайхан анхаарлаа хандуулаарай. За oil мэдээж нэг хэсгийн нэг шугам байгаа.
Мэдээж 50-ыг үнэхээр сэтгэхгүй талж ханж байгаа. Үнэхээр сэтгэхгүй талж ханж байгаа. За энэ асуудал угаасаа мэдээж за нэрээ анхааруулж хэлэхэд манайхан орой 10:30-аас 11-ийн хоорондох хөдөлгөөн өндөр савлгаатай орж ирэх боломжтой учраас манайхан анхааралтай байгаарай гэж. За тэгэнгүүт үү энэ 50 хөдөлгөөнийг мэдээж сэтгэлээгүй байгаа. Сэтгэлээгүй ерөнхий хэрэглэлтийн байдалтай байгаа. За тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд юу хийх вэ гэхлээр лайв хэсэг явж байгаа биз дээ. За явж байгаа би ямар ч байсан. За ямар ч байсан энэ хэсэг ямар ч байсан эвдэгдэхгүй яваад л байх ёстой. Ууг нь бол. За тэгээд дийлэнгийн зурган дээр гэхээс илүү виклийн зурган дээр нэг хэд хэдэн таталт бол мэдээж татж үзэхэд бол за аль дээрийн таталтыг бол угаасаа татаад үзсэн байсан дөө. Хэдүүлээ заавал татах шаардлага байна уу? За гэхдээ энэ чинь нэг ийм таталт орж ирж байгаа 94.5 хөдөлгөөнтэй. Гэдэг 50 гээд одоо 76 дээр ирсэн байгаа. Ерхийн нэг хэсрүүлсний нэг нь за тэгээд доотлын ханш нь өөрөө 76. За тэгээд энэ хөдөлгөөн өөрөө ер нь 50-ийн нэг хөдөлгөөнтэй гэж үзээд энэ 86 руу орж ирэх боломжтой. Ууг нь бол ойлын хувьд бол эхний хэсгийн орол ерөнхийдөө бол яг ханцсан харагдаад байгаа ч гэсэн бас арай хараахан болоогүй байна гэж хэлж бас болохоор тэгэхээр өмнөх 7 хоног ч юм уу энэ 7 хоногийн байдалд бол мэдээж ойл бол хэрэлтийн байдалтай байсан. Өсөөл унаал ийм хэрэлтийн байдалтай байсан. За ерөнхий 4 цагийн байдлаар орж ирэх юм бол яг энэ хэсгийг хэрэлтийн байдал гэж нэрлэдэг байгаа юм. Ойл дээр мэдээж 4 цагийн байрлалаас энэ чинээс нэг зураг татсан байсан. Энэ зураг хിവэрэ байгаа. За мэдээж 14-ийн тоталтаар нэг орж ирсэн. Дараагийн хөдөлгөөн 61.8 юм уу 50 руу орж ирэх ёстой гэсэн хамгийн ерөөхдөө бол 50. За тэгвэл хамгийн наадтаа 72 30 гэсэн юунаас бол нэг тохиолд авч болно гэсэн зураг бол жижиг цаг дээр илүү тодорхой харагдаж байгаа. Гэхдээ мэдээж ойл дэшиг үсэх юм бол 74 64 гэсэн цэг ерөөхдөө бол одоогоор бол гарч ирж байгаа. Гэхдээ зургийг нэг агшааж үзнэ. Нэг агшааж үзээд тавих юм бол энэ ч мэдээж 123.6-гийн шалгалт болж үлдээгээд энэ ч 72 78 гэсэн үзүүрийн цэг байгаа. Эсвэл 72 22 гэсэн цэг байгаа. Энээс цаашаа үргэлжлүүлээд мэдээж ойл өөрөө унах юм бол гэж байгаа. За энэ чинь нэг цэг байх нь вэ штэ энийг жоохон жижигрүүлээ гэсэн үг. Одоохондоо энд нэг тийм ач холбогдол өгөхгүй, том ач холбогдол бол мэдээж биднэрт өгөхгүй. Бид нар өгөхгүй. За яах гэдэг юм бэ чи? Гэдэг чинь. За энэ хэсэг дээр ерөнхийдөө бол нэг тийм амар том ач холбогдол өгөхгүй. Гэхдээ гол хэсэг нь ерөнхийдөө бол энэ чинь сэтгэлийн хөдөлгөөн орж ирч чадах юм гэдэг асуудал дээр л хэвлэл гол ач холбогдол өгнө. Мэдээж сэтгэлийн хөдөлгөөн ороод ирэх юм бол дараагийн ээлжний мэдээж ханшууд бол эдэнд хилэн байна. Тэгэхээр ойл дээр ерөөсөө хэдүүл айгаад ах шаардлага байхгүй. Ойл дээр ерөөсөө айгаад ах шаардлага байхгүй. За юу. Тэгж мэгээтэй. За ямар ч байсан 72 22 гэдэг ханшиг бол хэдүүлээ бол харах нь байна. Дэшиг үзүүртээ орж ирлээ гэхэд 72 30 40 хавцаа ирэхэд бол нэг үзүүр тогтох байхаа. Тэгээд энээс цаашаа ирэхэд бол ойл өөрөө нэг явж чадахгүй гэсэн итгэл миний хувьд бол байна. 108-ийн хугарал хийж чадах юм бол энэ нөхөр өөрөө яах вэ гэхээр шууд 68 хэсэг рүү орж ирж болно. Тэгвэл тэрний нэг хугарал нь өөрөө 69 тийм 80 явцаа. Энэ хөдөлгөөн гэсэн үг байхгүй. За тэгээд энэс цаашаа бол ойлыг ерөөхдөө бол яах вэ гэдэг талаас нь илүү хандаж түлхүү харуул. Нэг унгаж орж ирчээд ёроолын нэг авахулчаад хэдүүлээ цааш нь өргөжлүүлээд нэг баян ажиллагаанд нэг бэлдэж бас болох юм да гэсэн тамга бол миний хувьд бол байгаад байгаа. За тэгэхээр манай клубын тамгч гэсэн ерөөхдөө бол нэгдэж байгаа. За тэгэхээр мэдээж 72 22 дэшиг үзүүртэй бол 72 30 сэтгэхийн юм бол 73 23 тэгээ цаашаа 74 71 гэсэн ерхий ханшнуудыг гаргаад авсан байгаа шүү. Урт хугацаанд маленькая цаг орохгүй. За тэгэнгүүт хэдүүлээ ямар ч байсан энэ чинээс дээр аль дивангарт нэг таталтай байсан энэ таталтыг авангууд энэ чинь 161.8 хандтын хөдөлгөөн ороод ирсэн. За нөхөр өөрөө одоо 123.6 хүч авч ийн дээшгээ 100 юм уу эсвэл 76.4. За гол үзүүр энэ ч орж ирж байна. Анхааралтай байгаарай та нар. Гол үзүүр ерөнхийдөө бол 72 65 гэсэн хэсэг дээр орж ирж байна. Энийг ерөнхийдөө бол хэдүүлээ анхаарах хэрэгтэй. Анхаарах хэрэгтэй цэгүүдийн нэг. За мэдээж энэ зургийг хэдүүлээ нэг таталтаар доошоо сунж оруулж ирүүлээд хөдөлгөөн өөрөө яг хэрхэн явж байгаа юм бэ гэдгийг анзаарах юм бол энэ 14-ийн тохиолдолд мөн байна. Энэ 38 за энэ 50-ийн тохиолдолд бол мөн байна жижиг хэсэг. За тэгээд энэ ерөнхий
ийм хэсэг үүсэж байгаа нь бол ойлгомжтой 23.6-гийн энэ бүтэн тохиолдол мөн байна. Энэ хэсэг бол бүтэн тохиолдолд мөн байна гэсэн үг. За тэгэнгүүт хэдүүлэнгийнхнүүд нэг ийм хэсэг гарч ирээд уг нь хөдөлгөөн 76.4 рүү ханах ёстой байсан боловч нөхөр өөрөө 76.4-өөс жоохон дутаагаад доошоо ороод ирсэн. Хөдөлгөөн 61.8 50-ийн тохиолдолтойгоор 23.6-гийн тохиолдолтойгоор энэ тгийн үзүүрээр үүсээ. За энэчнээс цааш хөрвүүлээд 14 23 гэж явсан бол 50-ийн хөдөлгөөн заавалчгүй байх ёстой. Арай 14-ийн энэчнээс ихээс 14-ийн нэг арааны магадлалын хөдөлгөөнөөр орж ирвэл 72 гэсэн ханшуул 72 нэг за нэг 15 15 гэсэн ханшуул ерөөд бол гарч ирж байгаа. За тэгэхээр хэдүүлээ энэ хөдөлгөөнүүдийг маш ойлгомжтой ажигтай анзаарахгүй бол болохгүй шүү. За тэгээд ойлын ирэхэд дараагийн шууд бол ойлгомжтой. Тэгэхээр би ерөөхдөө бол ойл дээр баг цаг руугаа бол нэг тийм амар орох сонирхол миний хувьд бол алга байна. За долларын индекс найз минь юу болж байна гэдэг шиг. За долларын индексийн тал дээр бол хэдүүлээ мэдээж хэд хэдэн таталтууд мэдээж татаад үтцсэн байсан. Одоо ерөнхий том цагийн зургаар харахад бол хэдүүлэнгийнх нь бол их байхгүй. За хэдүүлээ бол энэ 114 дээр нэг хандлтаа доошго 108 гэж орж ирвэл орж ирэх юм да гэж яриад байсан хөдөлгөж 108 руу ороод ирсэн. Эхний ээлжинд гэхдээ 114 байсан шүү дээ. Тэгээд зураг бол ерөнхийдөө бол 108 болоод ороод ирсэн. За ерөнхий тамагны дагуу бол болж байгаа. За энэ чинээс долларын индекс ерөнхийдөө бол унал бас байдал хэцүүднэ гэж хэдүүлээ бол хэлж болно. За энэ чинээс мэдээж хэдүүлээ 123.6 дээр 138 за 150-ийн тохиолдолтойгоор ороод ирэх юм бол энэ доошо 94.5 186 эсвэл 76.4 гэд ерөнхийдөө бол гэсэн байршлын хэсгүүд рүү бол ороод ирнэ. За тэгэнгүүт хэдүүлээ мэдээж зургийн нэг агшаагаа одоо урьдчилан таамаглах хэсэг рүүгээ нэг татаж үзээд 23 за цэвэрхэн ма гэд ороодлаад ирнэ. За тэгэнгүүт ерөнхий хөдөлгөөн бараг л задарч байгаа харагдаж байна. Би бол хамсахгүй байна. За энэ чинь бол мэдээж 14-ийн тохиолдолтой 23.6 гэж байгаа бол мэдээж 106 гэдэг ханшуул ихний ээлжний хэдүүлэнгийнх нь байлах ханш байж болно долларын индекс дээр. За мэдээж тэрнээс дээшгээ нэг заавалчгүй ийм хөдөлгөөн хийсний дараа дээшгээ заавалчгүй нэг юм засварын хөдөлгөөн авах хэрэгтэй. За тэр засварын хөдөлгөөн ерөөхдөө бол яах ёстой юм бэ гэхэлэр нэг ийм байдалтай нэг ингэн тэгнэ гэсэн зөвшөөрлөлтөд хэдүүлээ ерөөхдөө бол нэг харж болох юм. Гэхдээ 106-аас илүү төлхөө орж ирээд ерхий энэ 106.8 гэсэн цэг рүү ерөөхдөө бол орж ирэх боломжтой гэж хэдүүлээ үзэж болно. За тэгээд өнөөдрийн ситуац бол мэдээж ойлгомжтой байна. Ерөнхий байрлалууд бол угаасаа ойлгомжтой байна. За тэгээд хэдүүлэнгийнх нь хувьд тодорхой хэмжээнд анхаарал хандуулнаа. За тэгээд анхаарал хандуулахад өнөөдөр 5 өдрийн орой яадаг вүлээ? Маш тийм хурц одоо савлгаанууд мдэггүйгээр орж ирж болдог. Тэгэхээр манайхан өнөөдрийн байдлаар сайхан болгоомжтойгоор эртлээ зөв тооцоод арилжаа хийх юм бол өнөөдөр хэдүүлээ бас гоё ашигтай гарч ирж болно. Тэгэхээр хэдүүлээ тэрэн дээр анхаарлаа хандуулаад сайхан оройдоо гэсэн үг. Ерөнхий арилжаандаа бэлтгэцгээе. За тэгээд өнөөдрийн анализ нэг иймэрхүү байна. Манайхан байрлалуудаа сайхан эзэлчих. Сайхан тэгээд тухлаад нэг орой хүртэл жоохон хараа суучих. За тэгээд бүгсэн цагтнаа захиалга өгөөд явда. Нүдэд явда. За тэгээд өнөөдрийн анализыг ингээд хэдүүлээ дуусгацгаая. За тэгээд манайхан хосууд байвал гэгийн Валентины баярын мэнд. За анализ дууслаа. Баяртай.